Хайцгаа. За өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ Монголын топ ютуберүүд өдөртөө 7 хоногтоо сардаа хэдэн доллар болдог бол гэж шалгаж үзье. За юуны түрүүнд би болохоор Grimix, Түшиг, Золбоо ТV, Red Burger, CGA TV, Чамын Эрдэнэ, Шимэл, Кино Задлан, Crime Station, Мөнхлөө, Mr. Voodoo, Fawway, Mesmerism, Tyson гэдэг ийм 14 үнийг цуглуулсан байна. За бүгдээрээ эхлээд socialblade.com гэдэг ийм сайт руу орно. За энэ сайт нь болохоор яг social платформуд болох одоо Instagram, Facebook, Twitter, TikTok, Dailymotion энд бол бүр зөндөө юм байгаа хгүй юу? Маш олон social платформуудын одоо яг инсайт буюу үзэлтүүдийг ингэж харж болно. Дундаж лайк, ер нь хэддэж ахстай энэ аккаунтын үнэлгээ юу юм одоо ABCD гэдэг чтэй штэ. Өдөрт хэдэн subscribers нэмдیں, хэдэн үзэлт авдیں, 7 хоногт хэдэн, сард хэдэн, өдрийн орлого нь хэд ингээ маш нарийн юм статистиктэй яг үнэн зөв гаргаж өгдөг. Бүр хэлхийн өмнө хэдүүлээ намайг орж үзье тий. Энд дээр Instagram-ийн үзэлтүүдийг ч их үзэж болно. Instagram-ийнх нь постны дундаж лайк нь хэдэн, өдөрт хэдэн мянган дагагч нэмжин, хэдэн хүн unfollow хийж гин гэх мэтчлээ. Тэгээ одоо нөгөө нэг дагагч худалдаж аваад байгаа гарууд угаас энэ дээр ойлгомжтой болчдөг. Гинт ингээл өдөрт 1-2 нэмдэг байжснаа. Зарим нэг өдөр 3-4 мянгаар нэмэгдсэн. Тэгэхээр яг ингээд бүр юм амар obvious болж байгаа байхгүй юу? За миний аккаунт болохоор ийм байна. 202 мянган subscribersтай. Вау. Миний бүх бичлэгийн үзэлт болохоор 21 сая 900 мянга гинэ. Пүүх. 180 бичлэгтэй. Миний channel анх 2016 оны 1 сарын 31-нд нэгдэжсэн байна. Гэтэ хамгийн анхныхаа бичлэгийг болохоор 2019 онд хийлээ. Миний аккаунтны үнэлгээ болохоор B байна. Сарын орлого нь хамгийн багадаа 435-аас 7,000 долларын орлоготой гинэ. Хөөх би хэрвээ үнэхээр ингээд яг амар сайн хичээгээд тэг юм сонирхолтой сэдвүүд олж чадаад байвал би бүр сардаа 7,000-ыг олох боломжтой юм шүү дээ. 7,000 доллар ч одоо Монгол мөнгөөр ийм гэсэн үг. Намайг өдөрт 334 орчим хүн нэмж subscribe дардсан байна. Тэгээ 7 хоногт болохоор 2300-аар нэмэгддэг гинэ. Сардаа болохоор 10,000-ыг нэмдэм байна би. Тэгэхээр дараа сарын 8 сарын сүүлээр би одоо 212 мянга болцсон байх юм байна шүү дээ. Яг одоо энэ хурдаараа явах юм бол өдөрт миний channel 58 мянга үзэлт авдаг гэж байна. Өдрийн дунд чинь 7 хоногийн дунд чинь болохоор 400 мянга гинэ. Пүүх. Тэгээд сард болохоор сая 700 мянга үзэлт авдаг гинэ. Вау. Одоо нараа 7 сарын 19-нд би шинэ бичлэг оруулсан байгаа байхгүй юу? Тэгээд тэгэхэд би 150 мянга 3 мянга үзэлт авсан юм байна. За тиймний өдрийн орлого болохоор хамгийн багадаа 15 доллароос 232 доллар юм байна. Хамгийн сайн ажиллаж чадвал миний 7 хоногийн орлого болохоор 102 доллараас 1600 доллар. За хамгийн ихний хүн болохоор Grimix хэдэн доллар болдгийг бүгдээрээ харцгаая. За тэрээр нийт 626 бичлэгтэй сая 230 мянган дагагчтай бүх бичлэгнийх нь үзэлт 485 сая гинэ. Oh my god. Тэгээд channel болохоор 2014 онд нээжсэн. Түүний аккаунтны үнэлгээ B. Өдөрт болохоор 334 дагагч нэмдэг. 7 хоногт болохоор 2333, сардаа болохоор 10,000-ыг нэмдэм байна. Түүний channel нь болохоор өдөрт 197 мянга үзэлт авдаг. 7 хоногтоо сая 300, сард болохоор 5 сая 900 мянга үзэлт авдсан байна. За түүний орлого өдөртөө хамгийн багадаа 49 доллароос 791 доллар болдог гинэ. 7 хоногт болохоор 346 доллароос 5500 доллар болдог гэж байна. Ганцхан 7 хоногт. Тэгээд 30 хоногт болохоор хамгийн багадаа 1500 доллар болж байгаа юм байна. Тэгээд дээдл нь 23700 доллар олох боломжтой гэж шүү дээ. За дараагийн хүн болохоор Түшиг байна. 513 бичлэгтэй 941 мянган дагагчтай юм байна. Бараг удахгүй сар хүрлээ дээ. Нийт үзэлтийн тоо 153 сая байна. Тэгээд channel нь 2015 онд нэгдэжсэн байна. Аккаунтын үнэлгээ B. За түүнийг өдөрт болохоор 500 хүн дагдсан байна. 7 хоногт 3500 хүн, сардаа болохоор 150,000 хүн дагдсан байна. Түрүүн Grimix бит хоёрын нөгөө нэг сард subscribe хийж байгаа хүмүүсээс 50% илүү байна те. Бит хоёр болохоор 10,000 байсан. Түшгийн болохоор 15,000 байна. Түүний channel нь өдөрт 106,000 үзэлт авдаг, 7 хоногт 750,000 үзэлт авдаг. Сардаа болохоор 3 сая 200 мянга үзэлт авдаг гинэ пэ. Түүний орлого болохоор Grimix-ээс бол бага юм байна. Өдөрт багадаа 27 доллар, дээдл нь 427 доллар олох боломжтой. 7 хоногт болохоор багадаа 187 доллароос 3,000 доллар олох боломжтой гинэ. Түүний сарын орлого болохоор 800 доллароос 12,800 доллар гинэ. Сардаа бол хамгийн багадаа 800 доллар олд юм байна. 800 доллар гэдэг нь
Бараг 3 сая орчим төгрөг бол олдсон байна. Сардаа дан YouTube-ээс одоо Google-ээс цалинжиж байгаа цалин нь харин хамгийн ихтэй $13,100 олох боломжтой гэхэр чинь 30-40 сая төгрөг юм уу? Тэгээ жилийн орлого гэж бас гарч ирж байна. $9,800-аас $157,000 олох боломжтой гинэ. Нэрээ сониноос одоо бид нар болохоор орлогчин хэдийн гэдэг одоо цалинжийн хэдийн гэр хөвчлэн дандаа сарынхаа цалин гэлдэг те. Хөвчлэн гэж угаасаа сарынхаа цалин гэлдэг. Тэгтэл Америкт болохоор орлогоо дандаа жилийнхээ орлогыг хэлдэг юм байлээ. Чиний орлогчин хэдийн гингүүд миний орлого $100,000 гэдэг ингээд жилдээ олдог орлогоо ер нь хэлдэг юм байлээ. Сарын орлого гэж хэлэхгүй. Тэгээд энэ дээр бас юм жилийн орлого гэсэн юм гарч ирж байна. Түшиг хамгийн санаар ажиллаж чадвал жилдээ $157,000 орлоготой болж чадах юм байна шүү дээ. Йоо. Тэгээ багадаа болохоор $10,000, гэрчэн 30 сая төгрөг. 30 сая төгрөг. За дараагийн хүн болохоор хэдүүлээ нэрээ бичээд байсан зүг байсан байна те. Тэгээд хамгийн баян ютубер хэн бэ гэж тодорхойлох юм шүү. Арай реалистик байлгахын тулд хамгийн бага орлогоор нь дүгнчихэд хөө. За эхлээд яаж жагсаах вэ гэдгийг бодохын тулд эхлээд би яг одоо өөрийнхөө орлогыг яг чихнээсээ мэдж байгаа юм чи өөрийнхөө орлогыг яг энэ одоо YouTube энэ social blade-ийн статистиктэй харьцуулъя л да. Би болохоор сардаа одоо багадаа 4 сард миний хамгийн их өндөр орлоготойсэн сар гэсэн чинь $2,400, дараа нь $1,600, тэгээд $1,200, тэгээд одоо болохоор одоо яг арай ингээ хэмжигдээд явж байгаа. Ер нь бол 1000 хүрсэн байгаа. Одоо болохоор ер нь ингээ 1000 хүрээд байгаа шүү дээ. Тэгээ 4 сараас өмнө болохоор 600-тай ингээл тогтмол яваадсан. 600-д, 700-д, 800-д ер нь 600-аас буухгүй. Тэгэхээр энэ дээр миний сарын орлогыг болохоор 435, тэгээ дээдл нь $7,000 гэж байгаа байхгүй. Эний дунджаар аваад үзэх гэхэлэр миний орлого бүр $3,000 болох гэдэг байхгүй. Тэгэхээр энэ худлаа байна. Тэгээ тийм болохоор юу ч гэсэн ингээд хамгийн бага дүнгээр нь л авчид өө бүгдийг ингээд харьцуулах гэж байгаа юм чаа. Яг энэ social blade дээр харагдаж байгаа $435 гэдэг тоо бол яг үнэхээр миний орлогыг бол үнэн бодтойгоос илүү жоохон доошо харуулж байна. Тэгэхээр хэтрүүлж бол харуулаагүй гэдгийг ингээд би баталж байгаа маа. Одоо миний хэлж байгаа дүнгээс одоо миний чагсааж байгаа ютуберүүд бас ингээд илүү орлоготой юм байж магадгүй. Ямар ч бага орлогоор нь аваад үзчих. Дараагийн болохоор Золбоо ТV байна. За тэрээр 616 бичлэг хийсэн байна. Анх 2019 онд чаналаа нээжсэн. Тэгэхээр энэ хүн чаналаа нээчээд шууд бичлэг оруулсан уу эсвэл чаналаа нээчээд байж байгаад оруулсан уу мэдэхгүй ямар ч гэсэн нийт 5 жилийн хугацаанд тэрээр 600 бичлэг оруулжээ. Ямар амар их бичлэг вэ ёо. Тэгээд одоогийн байдлаар 579,000 дагагчтай. Нийт үзэлт нь 113 сая байна. Тэрээр өдөрт 134,000 дагагч нэмдэг. 7 хоногт болохоор 938,000 дагагч нэмдэг. Сардаа болохоор 4,000 дагагч нэмдэм байна. За түүний чанал өдөрт 50,000 үзэлт авдаг. 7 хоногт 353,000 үзэлт авдаг. Сард болохоор сая 500,000 үзэлт авдаг. Түүний өдрийн орлого нь хамгийн багадаа $13-аас $202 байна. 7 хоногийн орлого болохоор $88-аас $1,400 орлого. Харин сарын орлого болохоор $378-аас $6,100 орлоготой хүн байна. Би бол Золбоо ТV-г бүр амар олдог гэж бодоод байна. Ингээ харах тоолнд л шинэ бичлэг оруулж яадаг шүү дээ. Гэхдээ хэсэг нэг нэлээд удаан завсралцсан болохоор яг нийт дунджаараа бодохоор ингэж гарч байгаа юм болов. Золбоо ТV намайг над руу нэг залгаад инстаграмаар тэгээд нэг пранк бичлэг хийх гэж захгүй. Тэгээд тэр бичлэг нь ороогүй юм шиг байлээ. Тэгээд тэрэн дээр болохоор ингээд энэ яаж болох юм уу мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр пранк бичлэг болохоор болчих واخа ингээд рүү би чи надад 5 сая төгрөг зээлээч гэдэг ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр би та ингээд 5 байдхай ингээд бүр хэдэн мянган доллар олж байгаа юм YouTube-ээс гэсэн чинь тэрнээс илүү олдог ба гэд надад ингээ хэлсэн юм. Би нэг тухайд 3-4 мянган доллар байдхай та ингээ хамаагүй олж байгаа гэсэн чинь тийштэй гэдгсэн байхгүй юу. Тэгэхээр энэ дээр нэг хэсэг завсралцсан байх хугацаанд нөгөө орлого олоогүй тэрнтэй ингээд дундажлагдсан юм шиг байна. 5 дахь хүн болохоор Red Burger байна. За Red Burger болохоор аккаунт 2014 онд нээжсэн байна. Гэтэ 2014-ноос бол бичлэг хийж эхлэх байх. Өөр бичлэг хийж агаад дараа нь одоо кино ярьдаг энэ контентоо ингээд барьж аваад тууштай хийж байгаа гэсэн. Тэгэхээр 2014 оноос шууд киногоо ярьж эхэлсэн гэсэн үг биш. Ямар ч хэсэн нийт 2014 онд нээсэн гэж бодвол 10 жилийн хугацаанд 173 бичлэг оруулсан байна. Түүний дагагчдын тоо болохоор 525,000, бичлэгнийх нь үзэлт 76 сая. За тэрээр өдөрт 334 дагагч нэмдэг. 7 хоногт 2333, сард болохоор 10,000. Түүний чанал өдөрт 78,000 үзэлт авдаг.
7 хоногт болохоор 547 мянган үзэлт авдаг. Сарда болохоор 2 сая 300 мянган үзэлт авдаг юм байна. Red Burger-ийн үзэлт гэхдээ амар юм билээ. Сүүлд тэгтээ хизээ бичлэг хийсэн юм бол. За түүний өдрийн орлого болохоор 20-оос $313. 7 хоногийн орлого нь $137-аас $2200. Сарын орлого нь болохоор $587-аас $9400 байна. За дараа нь болохоор CJA TV гэж байна. Хүүхэлтэй ярдсан байна. Анимашн, ер нь тийм кино ярддаг аккаунт юм байна. Тэрээр 2016 онд аккаунтаа нээж исэн. Тэгээ 8 жилийн хугацаанд нийт 588 бичлэг оруулжээ. Йоо. Түүний дагагчдын тоо 427 мянга. Нийт үзэлт нь болохоор 79 сая 800 мянган үзэлттэй ийм аккаунт байна. За тэрээр өдөрт 234 дагагч нэмдэг. 7 хоногт 1600 дагагч нэмдэг. Сарда болохоор 7000 дагагч нэмдэм байна. Түүний чанал өдөрт 58 мянган үзэлт авдаг. 7 хоногт 411 мянган үзэлт авдаг. Сарда болохоор сая 700 мянган үзэлт авдаг юм байна. Түүний орлого өдөрт 15-аас $235, 7 хоногт 103-аас $1600, сарда 441-ээс $7100 болд юм байна. За дараагийн болохоор Chami-гийн чанал байна. За Chami болохоор аккаунтаа 2022 онд нээжсэн 55 бичлэгтэй. Chami гэхдээ хамгийн богино хугацаанд хамгийн бага бичлэгээр хамгийн их subscribers цуглуулж чадсан YouTuber байхаач гэж угаасаа бараг тийм байх. Гэчээ байх гэдээ тусгадах юм. 2 жилийн хугацаанд түүний аккаунт 515 мянга болж байгаа байхгүй юу? Тэр жилд 200 мянга ингээ easy цуглуулсан байгаа гайхалтай. Тэгснээр 55 бичлэгтэй. Тэгэхээр нэг бичлэг нь л шууд ингээл эхэлж гараал амар бүүн болцсон, яг зөв төлөө барьж авсан. Анханасаа л хүмүүст ингээ таалагдсан, шуурсан, сонирхлыг нь хөдөлгсөн байж чадаад байна. Тэгэхээр Chami яг одоо бос YouTuber-ууд шиг 100, 200, 300, 400 бичлэгтэй болвол Chami-гийн бүр ингээд нөгөө дагагчд нь бүр ингээл яг тэрийг дагаал амар өсөх бах тий. 2 жилийн дотор ийм амжилт гаргаж байгаа. 5 жилийн дотор 10 жилийн дотор ямар амжилт гаргахыг хэдүүлээ. Өстө төсөөлж барахгүй нэ. За Chami-гийн чаналыг өдөрт 500 дагдаг. 7 хоногт 3500 дагдаг. Сард болохоор 15000 дагдаг. Одоо ч гэсэн түүний ингээд дагагчд нь яг идэвхтэй ингээд нэмэгдээ л байна. Chami-гийн чанал өдөрт 123,000 үзэлт авдаг. 24 цагт одоо чинь ингээд харагдаж байгаа байхгүй юу? 7 сарын 15-нд Chami ингээ гинт 352 мянга үзэлт нэмэгдсэн байгаа юм чинь шинэ бичлэг хийсэн гэсэн үг. Өдөрт 397 мянга үзэлт авж байна. За тэгжсэн дахиад өдөрт 440 мянга үзэлт авж байна 7 сарын 25-нд. Гих мэтчлээ. Тэгэхээр Chami бичлэг хийсэн ч хийгээгүйсэн ч яг энэ бүх өдрийг дундчлуул өдөрт зүгээр хөнгөн 123 мянга үзэлт авч идэг. 7 хоногт 800 мянга үзэлт, сард болохоор 3 сая 700 мянга үзэлт. Chami-гийн өдрийн орлого 31-ээс $494, 7 хоногийн орлого $216-аас $3,500, сарын орлого $925-аас $14,800. Одоо эн чинь зүгээр л Google-ээс цалинжиж байгаа цалин штэ. Тэгээ дээрэс нь одоо спонсор авна, одоо бишигнийхаа дундуур реклам байршуулна. Тэгээ тэр спонсоруудынхаа үнийг нэмэхээр YouTube-ээс ингээд давхар 2 орлого олдог гэсэн үг байхгүй юу? Дан Google л бид нарт одоо ийм хэмжээний цалин өгч байна. Дараагийн хүн болохоор Shimel байна. Би Shimel гэдэг өхөнд амар дуртай. Яг ийм амар хөөрхөн, яг насандаа ингээд наснасаа жоохон ч биш, наснасаа ингээ хөгшөрцөн тиймч биш. Бүр яг ингээл би анх нөгөө нэг хонхны баярын нөлөө нэг юм ямар ч бэлэг задлаад идэг бичлэг нь үзчихсэн. Тэгээ тэрэн дээр яг ямар гоё эвдрээгүй, гоё хүмүүдсэн 10 жилийн охин бэ гэж би харж байсан. Өстө хөрх охин байсан. Ярьж марж байгаа тэр одоо царайны хувирал, тэгээ нөгөө хошин шогийн мэдрэмж, ингээд биеийн хилэмж бэлэмжинд яг л ингээд маш хөөрхөн байсан. Бөх Shimel ч гэсэн бас масар богино хугацаанд мангар жоохон бичлэгээр айгүй их subscribersтай болсон юм биш үү? Channel 2020 онд нээжсэн байна. 71 бичлэгтэй 4 жилийн хугацаанд 311 мянган subscribersтай болж чадсан байна. Түүний нийт үзэлт 31 сая. Michelle-ийг өдөрт 234 хүн дагдаг, 7 хоногт 1600 хүн дагдаг, сард болохоор 7000 хүн дагдаг. Түүний channel-ийг өдөрт 30 мянган хүн үздэг, 7 хоногт 212 мянган хүн үздэг, сард 908 мянган хүн үздэг. Гэтэ энэ тоо яагаад ийм бага байгаа гэдгийг бүгдээрээ харъя л та. Хамгийн сүүлд хизээ бичлэг оруулсан. Ер нь яг гадаадд явж нөгөө сурж байгаагаасаа болоод тогтмол бичлэг хийж чадахгүй байхтай өмнөх шиг. Тэр хамгийн сүүлд 3-7 хоногийн өмнө бичлэг оруулсан биз. Тэгээд 4-7 хоногийн өмнө, тэгээд 1 сарын өмнө нэг бичлэг,
2 сарын өмнө нэг бичлэг, 3 сарын өмнө 1 2 3 4 бичлэг, 4 сарын өмнө 1 2 3 бичлэг. Тэгээ ер нь ингээд бичлэгнийх нь хоорондох зай нь багассан юм байна. Сүүлд огт тогтмол бичлэг оруулахгүй байгаа ч гэсэн түүний үзүүлэлт нь айгүй сайн байна. Тэгсэн ч гэсэн өдөрт 234 хүн түүнийг ингээд шинээр яг subscribe дарж байгаа байхгүй юу? Ингээ 30 мянган хүн үзэж байгаа байхгүй юу? Хуучин бичлэгүүдийн сөхөөд айгүйх санаж байгаа ах та Мишелийг. Тэгэд одоо ингэж тогтмол бичлэг хийхээ болсноос болж өдрийн орлого нь 8-аас 125 доллар. 7 хоногийн орлого нь 55-аас 876 долларын орлоготой. Сарын орлого нь 235-аас 3800 долларын орлоготой. Гэхдээ бичлэг огт хийхгүй, бараг хийхгүй байгаа ч гэсэн сардаа 235 доллар олж ийн. Тэр чинь бас амар хөөрхөн pocket money болж байгаа сте. Удажсэн ч мөнгө орж ирнэ гэдэг чиг энэ YouTube байгаад байгаа байхгүй юу? Чиний хуучин хийжсэн бичлэгүүдийг хүмүүс үзэж чамд ингээд мөнгө өгч байгаа гэсэн үг. Дараагийн болохоор кино задлан байна. 2008 онд чанлаа нээжсэн байна шүү дээ. 16 жилийн хугацаанд нийт 483 бичлэг оруулсан. Тэгээд нийт 307 мянган дагагч цуглуулж чаджээ. Түүний үзэлт нь нийт 46 сая 800 мянган үзэлттэй байгаа юм байна. Вау, ямар амар тууштай юм те. За тэгээд тэрээр өдөрт 267 дагагч нэмдэг, 7 хоногт 1860, сардаа 8,000 дагагч нэмж байна. Түүний чаналыг өдөрт 70,000, 7 хоногт 494,000, сард 2,120,000 үзэлт авдаг. Орлого нь болохоор өдөрт 18-аас 283 доллар, 7 хоногт 124-өөс 2,000 доллар, сардаа 530-аас 8,500 доллар. Миний орлого одоо дундажлагдаад нэмэгдээд 1000 болцсон. Гэхдээ энэ дээр дундажлагдаад 483 гэж харагдаж байгаа гэхлээр Баатарах 530 биш бараг 1000 гаруй долларыг олдог л гэсэн үг юм байна. За дараагийн ярих аккаунт болохоор Crime Station гэж байна. Тэг хүмүүс ингээд идэж намайг амар санаа. Та ямар ажил хийдэг вэ гэдэг. YouTube бол миний орлогын гол их үсвэр. YouTube одоо миний ажил. Контент бүтээгч гэдэг чи одоо миний ажил. Контент бүтээгч гэдэг юм тусдаа ажил ингээ гараад ирсэн. Зүгээр л яг ингээ хүмүүсийн үзэж чадах, хүмүүсийн үзхийг сонирхох тэр зүйлийг ярьж байвал чиний нас, хүйс, боловсралтай, боловсралгүй, хөөрхөн, цараймуутай байх ертөөсөө ямар ч хамаа байхгүй. Заавал царайгаа гаргаж бичлэг хийх албагүй. За Crime Station болохоор 2018 онд чаналаа нээжсэн. Нийт 6 жилийн хугацаанд 226 бичлэг оруулсан байна. Тэгээд 133 мянган дагагчтай болжээ. Нийт 22 сая үзэлттэй. Crime Station өдөрт 134, 7 хоногт 938, сардаа 4 мянган дагагчийг ингээд цуглуулж чаддаг. Өдөрт 35 мянган үзэлт, 7 хоногт 248 мянган үзэлт, сард сая үзэлтийг бас авдсан байна. Орлого нь болохоор өдөрт 9-өөс 142 доллар, 7 хоногт 62-оос 994 доллар, сардаа 266-аас 4300 доллар болд юм байна. За дараа нь болохоор мөнхлөө гэдэг аккаунт байна. Бас кино ярьдаг аккаунт юм байна шүү дээ. 2019 онд чаналаа нээжсэн, 5 жилийн хугацаанд 123 бичлэг оруулсан, 342 мянган subscribersтэй болжээ. Нийт 38 сая үзэлттэй. Өдөрт 467, 7 хоногт 3260, сардаа 14 мянган subscribers нэмдэг. Өдөрт 74 мянга, 7 хоногт 520 мянга, сард 2,232 мянган үзэлтийг авдаг. Түүний орлого өдөрт 19-өөс 298 доллар, 7 хоногт 130-аас 2,100 доллар, сарын орлого нь 558-аас 8,900 долларын орлоготой юм байна. За удахгүй дуслаа шүү. Мистер Вуду гинэ. 2021 онд чаналаа нээжсэн. 3 жилийн хугацаанд 386 бичлэг оруулсан. 3 жилд 386 бичлэг. Жилд 125 бичлэг. За жилд 130 бичлэг. Тэгэхээр сард 10 бичлэг оруулна. My God, сард 10 бичлэг гэхээр 7 хоногт дор хаяж 2-оос 3 бичлэг оруулдаг. Ямар амар тууштай бичлэг хийдэм бэ? Нийт одоо 360 мянган дагагчтай 73 сая үзэлтийг авсан байна. Йоо, ямар тууш вэ, бурхан минь. За түүний чанал өдөрт 300, 7 хоногт 2100, сард 9 мянган дагагчийг нэмдэг. Өдөрт 97800, 7 хоногт 685 км. 7
7 хоногт 685 мянга, сард 2 сая 935 мянган үзэлтийг авдаг байх нэ. Орлого нь өдөрт 24-өөс 391 доллар, 7 хоногт 171-ээс 2700 доллар, сардаа 734-өөс 11700 долларыг олдог байх нэ. Энэ ч нэлээд өндөр шүү. За дараагийн ютуберүүд болох Favway байна. За энэ нь болохоор 4 охины бүрэлдэхүүнтэй Favway уран бүтээлийн нэгдэл гэж штэ. 2015 онд чаналаа нээжсэн. 9 жилийн хугацаанд 176 бичлэг оруулсан. Дагагчдын тоо 321 мянга, нийт 73 сая үзэлт авсан байна. Тэд нар өдөрт 367, 7 хоногт 2560, сардаа 11 мянган дагагчийг нэмдэг байх нэ. Үзэлт нь болохоор өдөрт 146 мянга. Хөөх амар сайн юм шүү дээ. Эдгээр өдөр болгон бичлэг хийх юм болов эсвэл бичлэг хийгээгүйсэн ч гэсэн эдний чаналыг байнга тогтмол үзчихэд юм болов. 2-7 хоногийн өмнө бичлэг хийсэн байна. 3-7 хоногийн өмнө. Тийм биш. Ер нь бол ингээ байнга тогтмол хийдэггүй ч гэсэн хүмүүс эдний чаналыг өдөрт маш их үздэг юм байна. Вау, сайн үзэлт авдаг байх нэ. Бичлэг хийхгүйсэн ч 146 мянган хүн одоо үзээлээдэг байх нэ шүү дээ. За тэгээд 7 хоногт болохоор сая үзэлт авдаг, сард болохоор 4 сая үзэлт авдаг юм байна. Вау, эдний чанал амар сайн юм шүү дээ. Тэдний орлого болохоор өдөрт 37-оос 587, 7 хоногт болохоор 257-оос 4100 доллар, сардаа болохоор 1100-аас 17600 доллар гинэ. Тэгэхээр миний бодлоор за зүгээр дээр бодъё л доо. Минийх 400 гэж харагдчихсэн ч би 1000-ыг олдог. Бараг 2 нугалчихж байгаа. Эднэрт болохоор 1100 гэж харагдаж байгаа ч гэсэн за 2 нуглаад 2200, за 2500 гэж бодъё. Тэгээд эднэр сартаа 2500 долларын орлого ер нь олдог байх гэж бодож байна. За дараагийнх нь болохоор месмеризмийнхан байна. За чанал 2015 онд нээжсэн. 9 жилийн хугацаанд 294 бичлэг оруулсан. Нийт 800 мянган дагагчтай удахгүй сая хүрэх гэж байгаа юм байна. Баяр хүргэе. Тэгэд нийт үзэлтийн ханд болохоор 236 сая байгаа гинэ. За тэд нар өдөрт 334, 7 хоногт 2330, сардаа 10 мянган дагагчдыг нэмдэг. Үзэлтийн хувьд өдөрт 64 мянга, 7 хоногт 449 мянга, сардаа сая 900 мянган үзэлт авдаг. Орлогын хувьд өдөрт 16-аас 257 доллар, 7 хоногт 112-оос 1800 доллар, сардаа 482-оос 7700 долларын орлоготой юм байна. За хамгийн сүүлийн хүн болохоор одоогийн байдлаар одоо миний түрүүн ингээд цуглуулсан хүмүүс шиг ингээд 100 гаруй 200 гаруй ингээд сая маяг хүрсэн ийм ютубер биш л дээ. Гэтэ миний сүүлийн үед ингээд маш их үзэж байгаа ютубер тэр болохоор Тайсун байгаа. Одоо ингээд Солонгост сурч ажилладаг. Тэгээд тэр талаараа хуваалцаж ютуб дээр бичлэг оруулдаг. Тэгээд одоо ажлаа муулж зуулаад өрөөнийхөө хамтрагчийг муулаад ингээ яг л ингээл влог хийж байгаа байхгүй юу. Тэгээ яагаад Тайсуныг оруулсан бэ гэхээр Тайсун болохоор одоо ингээд шинэ ютубер шинэ гарч ирж байгаа. Тэгээ одоо яг хүмүүст ингээ танигдаж эхэлсэн. Одоо шинэхэн ютуберүүд хэдэн төгрөгийн орлого олдгийг харъя те. За Тайсун 2024 оны 5 сарын 25-нд чаналаа нээжсэн байна. Одоо 2 сар болж байгаа юм байна. 2 сарын дотор 40 мянган subscribers цуглуулж чадчихэ. Вау, тэгэхээр удахгүй 100k хүрэх нэ. Бас чами шиг маш богино хугацаанд 100k хүрсэн ютубер болж магадгүй юм байна штэ. Тэгээ 15 хон бичлэгтэй юм байна. 15 хон бичлэг хийгээд 40 мянга хүрч ийн гэхээр хүмүүст айгу таалагдсан байгаа даа. За тэгээ түүний чаналын нийт үзэлт нь сая 200 мянга байгаа юм байна. Өдөрт 567, 7 хоногт 3900, сардаа 17 мянган дагагч нэмдэг. Ингээ харах юм бол 7 сарын 12-нд 200-г нэмжсэн, 7 сарын 13-нд 400 гээд тэгжсэн, 7 сарын 15-наас хоошоо ингээ тоо нэмэгдсэн. Өдөрт 700, 1100, 700, 800, 800, 700 гээд. Тэгэхээр өдрийн дунд чинь 567 биш. Одооноос хоошоо бодвол өдөрт ингээ бараг 1000 хүн тогтмол ингээ дагж идэг. Тэгэхээр маргааш 41, нөгөөдөр 42, тэгээд 43, тэгэл удахгүй 100 хүрнэ. Үзэлтийн хувьд өдөрт 26 мянга, 7 хоногт 184 мянга, сардаа 792 мянган үзэлтийг авдаг байх нэ. За орлогын харъя. Өдөрт 7-оос 106 доллар, 7 хоногт 46-аас 740 доллар, сардаа 198-аас 3200 доллар. За тэгээд энд 200 гэхээр за Тайсун за одоо сүүлийн сар 400 олж байгаа гэж бодвол 400 доллар чинь за сая 500 мянга төгрөг. Тэгэхээр амар хөрхөн болж байгаа сте. Ажлын хажуугаар орж ирэх мөнгө гэхээр тэгээ одоо энэ дээр хэдүүлээ хамгийн бага болон хамгийн их дүнгээ юм 2 дүн харагдаж байгаа штэ. Тайсун хэрвээ үнэхээр яг энэ контент креат хийн гэдэг зүйлдээ YouTube гэдэг ажилдаа эндээ зориулаад эндээ анхаарад бичлэг тогтмол хийгээд ах юм бол Тайсуны орлого нь 3200 долларч байж болно. 10 сая төгрөгч байж болно сарда.
Олон улсын баталгаад бооцооны сайт 1x bit дээр та хөлбөмбөг бүх цагс эсвэл дотооны баг дээр бооцоо тавьж болно. Мөн эдгээрээс гадна олон төрлийн тоглоомч бас байгаа. Ruby 1 гэсэн кодыг ашиглаж бүртгүүлсэн үед эхний орлогоо 2 дахин үржүүлж авах урамшуулалтай. Эрсдлээ тооцож хариуцлагатай оролцохыг сануулж байна. Тэр ер нь бол YouTube айгүй гоё заяа. Ер нь YouTuber мөнгө олно гэдэг амар гоё. Офис түрээслэх шаардлага байхгүй. Тэгээд үнэхээр амар юм гоё эдиттэй юм гоё орчин харуулсан бичлэг хийхгүй л бол сүртэй камер хэрэггүй, сүртэй гэрэл хэрэггүй, сүртэй компьютер дээр эвлүүлэх шаардлага байхгүй. Миний хувьд бол би анх чаналаа 2016-нд нэгээд 19 оноос 18 оноос ч юм уу бичлэг хийж эхэлснээс хойш дандаа утсан дээр хийгээд утсан дээр эвлүүлээд утсан дээр бичиж байгаа. Бүх юм миний утсан дээр thumbnail хүртэл утсан дээр хийн. YouTube-ээс хэрхэн мөнгө олдог вэ гэхлээр одоо юу яд штэ бид нар ингээ утсан дээр ямар нэгэн тоглоом тоглохоор ингээл гинт 5 секунд реклам гарч ирдэ штэ. Тэгээ хүлээж агаад X-ээ дардаг. Тэр рекламууд чинь YouTube-ийн дундуур гарч ирдэг байхгүй юу уг нь. Тэгээ Монголд даанч гарч ирдэггүй. Тэгэхээр Монголоос үзэж байгаа хүмүүст гарч ирэхгүй, гадаадаас үзэж байгаа хүмүүст гарч ирнэ. Одоо чинь Солонгосоос миний чаналыг хүн үзвэл миний чанал дундуур рекламууд гинт гарч ирнэ. Тэгээ 5 секунд хүлээгээд эсвэл 15 эсвэл дуустал нь хүлээгээд X-ээ дараад миний бичлэгийг үргэлжлүүлж үзнэ. Нэг реклам нэг хүн үзэх тоолд надад мөнгө орж ирнэ. Тэгээ тэрийг надад Google өгж байгаа. Энийг болохоор Google AdSense, Google Partnership Program гэж хэлдэг баха. За YouTube-에 нээлээ, бичлэг хийлээ. Тэгээд хамгийн багадаа 1000 дагагчтай. Тэгээд тэдэн мянган минутын үзэлттэй гэд ингээд яг шалгуур өгдیں۔ Тэгээд энэ шалгууруудад хүрсний дараа та monetize буюу ингээд реклам байршуулж олно гэж гараад ирнэ. Тэгээд ингээд реклама байршуулад тэгээд ингээд ихэндээ айгүй хөөрхөн жоохон мөнгө олноо. Тэгээд нийт цуглуулсан мөнгө чинь $100 болж иж данс руугаа авах хэрэгтэй болдог. Тэгээ анх болохоор би $100 хүрэх гэж ингээ баг 3-4 сар болсон заяо. Тэгээ авсан одоо болохоор тогтмол $100 хүрч байгаа. Тэгэд би яг ковидын үеэр YouTube-ээ monetize хийжсэн болохоор тэр үед ингээ айгүй амархан monetize хийгдсэн. Ингээ шуудан муудангаар гэрээ аягт ингээ код мод ирж мэрдэг. Тэгээ ковидос болоод нөгөө нислэг зогссон байсан шүү дээ. Тийм болохоор тэр мэр шалгуур ингээ зүгээр мэйлэр ирдэг болсон. Тэгээ мэйлэр код аваад явуулж муулаад айгүй хурдан бүтцэн адтай. Тэгэд iStocks гэдэг чаналаа би одоо хүртэл болгож чадахгүй л байгаа. Тэгэхээр ер нь monetize жоохон яривхтай мэддэг хүндээ бол амарханлах. Тийм болохоор надаас яг бити асуугаарай. Би сайн мэдэхгүй байгаа мэддэг байсан бол амар хөрхөн. За манайхаа ингээд гээд заавар ингээд хэлээд өмөөрлөлаа. Content creator-ууд одоо яг Монголын хувьд гэвэл зүгээр дунд одоо Монголын дуудаж цалингаас хамаагүй их мөнгө олдог. Би гэхдээ энэ бичлэгээрээ ингээд заавал контент креатор болоор ингээ их мөнгө олдоо шүү, дундаж цалингаас их мөнгө олно гэд ингэж уриалаагүй. Одоо контент бүтээж байгаа хүн болгон одоо сардаа багада 3 сая маяг олоод байна гэж байхгүй. Тэгээ эн чинь шууд эхлээд 3 саяг олохгүй. Одоо миний үед гээл би сүүлийн хэдэн сар л сүүлийн 2-3 сар л $1000 орлоготой байсан. Нодлон жил болохоор би сардаа $100 чүү ай хүрхүүтэй л байсан. Тэгэхээр чинь 300-400 мянга. Энэ хүртлээ явах гэж энэ асар тууштай явж ижил яг ийм хэмжээнд олно гэхээсш гинт шууд контент бүтээж эхлээл ийм их мөнгө олохгүй гэдгийг санах хэрэгтэй. Тийм болохоор ажил хичээл сургуулаа хаяад шууд контент бүтээгч болно гэж бити бодоорой. Ажлынхаа хажуугаар хичээлийнхаа хажуугаар яг хийгээлээ. Тэгээ боловсралтай олчих, дипломтой олчих, юм сурчих. Тэгэд ингээд давхар ажилтай. Тэгж жагаад үнэхээр яг ингээд YouTube, Instagram одоо юун дээр ч контент хийж болно шүү дээ. Тэр чинь үнэхээр ингээд үнэхээр тогтмол юм stable орлоготой чиний гарт ч орсон. Чи ингээд санаа чинь дуусахгүй ингээд чадчихвэл чи ингээд контент creator болж болно. Эхлээд шууд хамаг юм орхиод ингээд бичлэг хийгээлээ гэж би бол зөвлөхгүй. За одоо бүгдээрээ миний сая энэ дурдсан 16-17 YouTube-руудыг хамгийн баянаас бишээ хамгийн доороос эхэлчихье. Хамгийн ядуугаас баян гэдэг байхгүй. 15 YouTuber байгаа юм байна. Би өөрийгөө оруулаад тэгээд хэдүүлээ сарынх нь орлогоор шууд чагсаачих заяа. За 15 дугаар байранд $198 орлоготой шинэхэн ютубер Тайсон орсон байна. Баяр хүргэе. Тайсоныг би гэхдээ өөрөө үздэг болохоор энэ лист рүү чирээд аваад ирлээ. Алидийн ингээ байраа олцсон хүмүүст ингээ угаасаа мэдэгддэг болсон энэ ютуберүүдтэй жагсааж байгаа нь жоохон шудраг бус. Тэгээд дараа нь жилийн дараа Тайсоныг хідэн дагагчтай болохыг хараад хідэн үзэлттэй болохыг хараад бас дахиад Тайсоныг оруулаад жагсаа. Тэгээд Тайсон дэжиг бүрэн өсрөл гараад ирэх баха. 14 дугаар байранд штэ. $227 орлоготой Шимэл орсон байна. Шимэл хэрвээ тууштай бичлэг хийжсэн бол бүр юун ихний 5 мавд орцсон явж байгаа шүү дээ. 13 дугаар байранд $266 орлоготой Crime Station 13-т оржээ. Баяр хүргэе. За 12-т болохоор $378 орлоготой Золбоо ТV 12-т орсон байна. Тэгээ Золбоо ТV бас ойрд бичлэг хийх зайн ингээ холтцсон болохоор бас 12-т орж байгаа шиг байна. Тэгээ хуучин үед нь яг эд бичлэг хийж байгаа үед нь би энэ листийг гаргасан бол бас дэшээ гараад ирэх бах.
За 11 дэх байранд $435 орлогоор Ruby оржээ. За 10 дугаар байранд $441 орлоготой CGA TV орсон байна. Баяр хүргэе. За 9 дугаар байранд $482 орлоготой Mesmerism 9 дугаар байранд оржээ. Баяр хүргэе. За 8 дугаар байранд $530 орлоготой кино задлан 8 дугаар байранд оржээ. 7 дугаар байранд $558 орлоготой Мөнхлөө 7 дугаар байранд оржээ. 6 дугаар байранд $587 орлоготой Red Burger 6 дугаар байранд оржээ. За одоо топ 5 эхлэх гэж байна. За топ 5-ын эхний хүн бол $734 орлоготой Mr. Voodoo 5 дугаар байранд оржээ. Баяр хүргэе. 4 дугаар байранд $819 орлоготой Түшиг оржээ. Баяр хүргэе. За одоо топ 3. За хүрэл медалийг болохоор YouTube дээр цойлж гарч ирсэн Чами Эрдэнэ $925 орлогоор 3-т гараад иржээ. Баяр хүргэе. Хүрэл медалийг за. 2 дугаар байранд болохоор $1100 орлоготой Favway охтууд маань оржээ. Мөнгөн медаль эзэн болжээ. Баяр хүргэе. За 1 дугаар байранд YouTube Champion эзэн нөгөө нэг тулааны бүсний эзэн билүү? Тулааны бүс гэж хэлэх нь зөв үү? Тэр бүсний эзэн Gramix орсон байна. $1500 орлогоор. Баяр хүргэе. Алтан медаль эзэн. За тэгээд миний хүргэсэн контент сонирхолтой байв уу? Тэгээ энийг жил болгон хийж ивэл сонирхолтой юм уу? Та нарын хувьд сая миний дурдсан хүмүүсээс ингээд орлогоороо биш зүгээр заяа. Та нарын хувьд нэг номер 1 ютубер чи хэм бэ? Бичээрэй. Хамгийн их үздэг, хамгийн туртай ютубер чи юм бэ? Тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.